гишүүн маань өнөөгийн боловсролын чиг хандлага хөгжлийн талаар та бүхэндээ нээлттэй сайхан ярилцсанаа. Манай багш нарын эцэгтэй сайхан ярилцлаганд нь оролцоод өгөөрэй. За энэ төрөл гишүүнээ өрье. Сайн бацхан уу? Сайн байна уу? Та бүхэндээ багш нарын баярын мэнд хүргэе. За Монгол улсны сайхан ирээдүйг бүтээж байгаа. Ер нь дэлхийн ухамсартай сайхан ирээдүйг бүтээж байгаа багш нартаа гоо хүндэтгэж хүргэлье. Өнөөдөр энэ багш нарын баярын өдөр эцэг эхчүүдийн хишиг өдөр юм байна. Тэгээд би энэ орсон сургууль дээр ялангуяа танаа энэ сургууль дээр анх удаа ирж үзэж байна. Өнгө ялдсан үнэхээр сайхан сургууль байна л да. Тэгээд танай эцэгхийн зөвлөлд бас баяр хүргэе гэж бодож байна. Эцэгчүүдээ багш нарын баярын өдөр авчираад багш нартаа 2 цагийн чөлөө олгож аваад бас баярлалаа. Бид өнөөдөр та бүхэндээ хэдийгээр өнөөдөр одоо багш нарын баярын өдөр ч гэсэн багш нар маань хөгжих, за хүүхдүүдээ цааш нь хөгжүүлэх. За ер нь ирээдүйд дэлхийн нийтийн боловсролтой иргэншлийг бүтээхэд багш нарын оруулах хөв нэмрийн тухай бас бодохгүй өнгөрч болохгүй өдөр гэж бодож байна. Тийм учраас өнөөдөр зөвхөн дэлхийн нийтэд боловсрол гэдэг юм ямар чухал болоод байгаа тухай 2-3 өгүүлбэр хэлээд тэгээд та бүхний яг өдөр тутмын амьдралд хэрэг болж болох үз миний хувийн туршлага байдаг юм бол түүнээс бас хаалцъя гэж бодсон. Тэгээд та бүхэн дэлхийн нийтийн улс төрийн мэдээ байнга үзчихэд байх. За бид нар улс төрчнөр учраас хэрэг дээр байнга санаа зовж идэг. Дэлхийн нийтэд бол хэд хэдэн маш том өөрчлөлт гарч байгаа ойрын жилүүдэд. За ялангуяа жишээлбэл ганц нэгэн оронд яригддаг байсан түрэмгийлэл, одоо терроризм гэдэг зүйл бол одоо бүр дэлхийн нийтийн бүхэл бүтэн бүс нутгийг хамарчихсан. Дэлхийн хэд хэдэн улсыг сүйтгэх хэмжээнд хүрчихсэн. Тэгээд жишээлбэл Ирак, Афганистан, за тэр Сирия гэл одоо ингээд янз янзын улсуудын газар нутгийг тэлээд улс орнуудын газар нутгаас булаагаад авчихсан тийм өөрсдөө террорист улс гэж зарлчихсан ISIS гэдэг исламын улсууд гараад ирчихсэн. Тэгээд шашин шүтлгээрээ арьс өнгөөрөө баян ядуугаараа маш их хуваагдчихсан. Дэлхийн нийт бол маш их төвшөлтэй байдал байна. Тэр ийм төвшөлтэй байдалд байгаа дэлхийг ирээдүйд удирдах авч явах хүмүүсүүд өнөөдөр та бүхний шавнар. Тэгэхээр та бүхний шавнар бол ирээдүйд маш хүнд асуудлыг шийдэх, энэ шийдэл олох ирээдүйн иргэд болох юм. Намайг жишээлбэл дөнгөж сургууль төгсөж байхад та нарын одоо амьдарч байгаа коммунист дэглэм одоо нурнаа. Ирээдүйд чи том болоод авчлаа гэж цоошин нийгмийг байгуулна, цоошин эдийн засгийг бий болгоно. Та нарын амьдрал бүхлээр өөрчлөгдөн шүү гэж багш нар маань хэлжсэн бол бид нар бол маш их айх байсан л да. Одоо яана одоо нийгэм шал өөр болох, дэлхийн шал өөр болох юм гэдэг. Тэгэж хэлжээж бэлтгэжсэн бол бид нар жишээлбэл бизнесийг яаж хийх юм бэ гэдгийг 10 жил байхдаа сураад эхлэх боломжтой байсан болов гэж бодоод байна. Тэгэхээр тухайн нийгэм нь хаалттай байсан учраас тэрийг хийж чаддгүй байсан. Харин бидэрт юу гэж хэлдэг байсан бэхээр дэлхийн нийт чинь сөнөх гэж байгаа шүү. Дайн болох гэж байгаа шүү. Атомын бомбыг дэлбэрэх гэж байгаа шүү. Яаж амиа хамгаалах вэ гэдгийг заадаг юм зэрэгцлийн хичээлүүд заадаг байсан шүү дээ. Тэгэхэд бол бид нар айцгүй за яаж ч гэсэн нейтроны бомбыг унсан ч атомын бомбыг унсан ч химийн багийн ингэж зүгээд амьд гарчих юм байна гэдэг ингээд ийм ур чадварын төлөө бид нар сурдаг байсан. Одоо эргээд харсан чинь тэр ур чадварыг багч гисэн эзэмснийхээ хүчинд айцгүй одоо том хүн болсон юм л да. Юу ч болж исэн айхгүй гэдэг. Яахгүй бол юу ч болж исэн айхгүй ягдвал бидний нийгэм бид нар авч явна, бид нар хөгжүүлнэ. Тийм учраас бид нар урдаа тулгарх асуудлыг юу ч болж исэн давна шүү гэдэг. Ийм бас юмыг давхар сурж исэн байна. Тэгээ яагаад сурж исэн, яах гэж сурж исэн. Тэгээд тэр юм нь одоо тэр дараа нь бидэрт яаж хэрэг болсон юм гэдэг нь бол амьдралын хөв заяаны асуудал. Гэхдээ тухайн үеийн багш нарын үүрэг дараагийн үеийг хүмүүжүүлдэг. Хэрвээ Монгол орн сүүлийн 25 жил томоохон өөрчлөлт хийж чадсан бол маш олон зоригтой хүмүүс гарч ирж чадсан бол маш олон дайчин өдөр шөнөгүй ажилладаг ажиллах чадвартай хүмүүс гарч ирж чадж 25 жилд Монгол улсыг өөрчилж чадсан бол биднийг бий болгосон багш нарын буян.
Яг түүнтэй адилхан Монголын ирээдүйн 25 жил, дэлхийн ирээдүйн 15 жил ямар байх вэ гэдгийг өнөөдрийн та бүхний зааж байгаа сурагчдад зааж байгаа тэр өгж байгаа арга барил, өгж байгаа боловсрол бол ирээдүйд шийдэх юм. Тэгэхээр дэлхийн нийтийн бие биентэйгээ ингэж уусан нягтарч байгаа янз янзын хэлний улсууд, янз янзын үндэстний улсууд, янз янзын мэрэгжил чадвартай хүмүүс холилдон амьдарч байгаа энэ одоо глобалчлагдсан нийгэмд таны шав ямар үүрэг оролттой хүн болох вэ гэдгийг л өргөж бодож хичээлээ загаасаа гэж бодож байна. Тэгээ бид нар одоо ирээдүйн 15 жилд дэлхийн нийт яаж өөрчлөгдөхийг хүсэж байгаа тухайга дөнгөж саяхан дэлхийн бүх удирдагчнаар нийлж байгаа нэгдсэн үндэсний байгууллагууд тунхаглал гаргалаа л да. Тэгээ түүнийгээ бол тогтвортой хөгжлийн зорилтууд гэж нэрлэж байгаа. Урд нь мянганы хөгжлийн зорилтууд гэж ярьдаг байсан. Одоо тогтвортой хөгжлийн зорилтууд гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ Sustainable Development Goals буюу энэ тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлээд хүнээ хүмүүжүүлмээр байна. Дэлхийн нийт юу хүсэж байгаа? Номер 1 ядуурлыг устгахыг хүсэж байна гэж. Ядуурлыг ямар хүн устгах вэ? Ажлын байр бий болгож чаддаг, хүнд цалин хөлс өгч чаддаг, хүнийг ингээд ажилдаа байлгаж чаддаг хүмүүс ядуурлыг буруулж өгдөг. Тийм учраас тийм хүнийг бий болгох нь дэлхийн нийтийн номер 1 зорилт болчиход байна. Таны шав ядуурлыг буруулахад хөв нэмэр оруулж чаддаг байх нь дэлхийн нийтийн зорилтод хамгийн том хөв нэмэр болох ийм шавыг бүрдүүлэх гэдэг нь л да. Тэгэл хоёр дахь зорилт нь өсөглөн зогсоох гэж байна. Өсөглөн зогсоохын тулд хоол хүнсийг үйлдвэрлэж чаддаг, хоол хүнсний үйлдвэрлэлийг ойлгож чаддаг, хүнсийг эрүүл сайхан хүнд өсөглөнгүүгээр бүргэж чаддаг, тийм хэмжээний технологи, тийм хэмжээний ургац хурааж чаддаг, тийм хэмжээний хүмүүс жишээлбэл дэлхийд хэрэгтэй болж байгаа байхгүй. Ийм мэтэр ингээд бид нар дэлхийн нийтийн зорилтууд ингээд ярих юм бол 17 ийм мундаг зорилт байгаа. Энэ зорилтуудын талаар бид нар амьдралаараа одоо эх 15 жилийн турш төрийн бодлогоорч өдөр тутмынхаа амьдралаарч бид нар дэлхийн нийтийг өөрчлөхийн төлөө амьдрах юм байна л да. Тэгээд энэ дэлхийн нийтийн 17 зорилтын номер 4-дүгээрт нь чанартай боловсролыг дэмжих гэж байгаа. Сургуулиудыг чанартай болгох, хичээлүүдийг чанартай болгох, багшийн тухайн цагийн тухайн амьдралыг тухайн одоо сурагчтай харьцаж байгаа харилцааг чанартай болгох нь дэлхийн зорилт болсон. Тэгээ энэ дэлхийн зорилтын төлөө дэлхийн бүх багш нар ажиллах хэрэгтэй, дэлхийн бүх сургуулиуд ажиллах хэрэгтэй, бүх засгийн газрууд энэ төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг сая дэлхийн доктортой хөгжлийн зорилтын дээр тунхаглаж байна л да. Тэгээ чанартай боловсрал гэж яг юу юм бэ? Монголчууд энийг яг юу гэж харж байгаа юм бэ гэдэг дээр бол сүүлийн та бүхэн багш нар боловсролын яамнаас явуулж байгаа сүүлийн одоо боловсролын шинжилтүүдээ үзээд ойлгоод бол сайн мэдэрч байгаа бах. Монголд бол боловсролын янз янзын реформыг янз янзын цаг үед хийж үзсэн. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн турш хийж байгаа нэг өөрчлөлт бол боловсролыг чанартай болгоё гэдэг зорилт тавьсан. Бид нар дэлхийн нийтээс магадгүй нэг 3 жилийн өмнө энэ зорилтыг тавьсан байна. Яаггүй чанартай боловсрол эргээд чанартай хөгжлийг бий болгох юм байна. Чанартай биш зүгээр өдөр тутам нэг лекц уншаад өнгөрцөн, өдөр тутам зүгээр текст уншаад өнгөрцөн боловсрол бол тэр хүүхдийг ирээдүйд ажлын байртаа болохыг баталгааж болохгүй байна, сайн хүн болохыг баталгааж болохгүй байна, нийгэмдээ нөлөөтэй байхыг баталгааж болохгүй байна гэдгийг бол ойлгосон байгаа. Тийм учраас ямар хичээл зааж байгаа хичээл болгоно яаж чанартай боловсролын нэг хэсэг болох вэ гэдэг нь бид багш нар бидний одоо хамгийн гол зорилт болж байгаа. Тэгээ би энэ дээр бол бас улс төрч хүнийхээ хувьд жижигхэн туршлага хуваалцъя гэж бодож байна л да. Манай улс төрчдийн амьдрал бол багш нарын амьдралтай нэлээд төстэй. За юугаараа төстэй вэ гэхээр бид нар сонгогдох хэрэгтэй болдог. Сонгогдохын тулд бид нар маш олон хүнтэй ярих хэрэгтэй болдог. Тэгээ яриад бид нар яадаг вэ гэхээр ингээд 300 хүнтэй уулзсан, 500 хүнтэй уулзсан, ингээд 1000 хүнтэй уулзсан. Бид нар бүгдээрээ ярих хэрэгтэй болдог. Бүгдээрээ нь ойлгомжтой хэлээр ярих хэрэгтэй болдог. Бүх хүнд уулзж байгаа ганц уулзалтынхаа цаг үеэр бүх хүнд ойлгомжтой үгээр ярихын тулд бид нар маш их энгийн үгийг сонгох хэрэгтэй болдог. Хэрвээ бид нар сонгогчдынхаа тал хувьд ойлгомжгүй хэлээр ярьчих юм бол бид нар сонгогдож чаддаггүй. Яг адилхан мөрийн хөтөлбөр дэвшүүлээд явж байгаа нэг намын хоёр хүн уулзалт хийхэд нэгнийх нь уулзалтыг сонсоод хүмүүс юм ойлгоод нөгөөгийнх нь уулзалтыг сонсоод тэр хүнийг эсэргүүцээд идэг. Агуулга нь бол яг адилхан юм ярьж байгаа байхгүй юу? Хоёулаа одоо яг адилхан одоо Монгол хүнээ тэгж хөгжүүлээ, улс орноо ингэж хөгжүүлээ гэдэг яг адилхан юм ярьж байгаа мөртлөө зарим улс төрчдийн дэмжээ, зарим улс төрчдийн дэмжихгүй байгаа нь зүгээр л бид нар хүнтэйгээ харилцаж чадахгүй байгаа л гэсэн үг. Тэгээ өөрийг улс төрийн хэллэгт бол мессеж хүргэх урлаг гэж ярьдаг юм л да. Мессеж хүргэх урлаг.
Тэгэхээр тэр мессеж нь бол ганцхан мессеж л байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо юу ч гэдэг юм. Одоо газрын шударгаар хөвчлээ яач гэдэг юм уу? Одоо нэг ганцхан л өгүүлбэр ганцхан мессежийг намаас хийж өгч явуулдаг улс төрчдөг. Ганцхан тэр мессежээ тухайн орон нутгийн иргэдийн ойлгодог хэлээр ярих нь маш хэцүү байдаг. Тэгээ энэ ойлгодог хэлээр ярих нь та нар хичээлээ зааж байгаатай яг төсдөг. Та нар магадгүй хичээлээ заахтаа одоо цөм хөтөлбөрийнхөө хүрээд за математикийн хичээл дээр өнөөдөр бид нар юу ч гэдэг юм те Pythagorean theorem гэдэг ганцхан теоремыг л заана гэдэг одоо ингэ үр дүнгээ бол аюул сайхан төлөвлөд ойлгож байдаг ба. Гэхдээ үнийг яаж бүх хүнд ойлгомжтойгоор сонирхолтойгоор заах вэ гэдэг нь багш нарын одоо яг авьяасыг шалгасан ажил болоод байдаг. Тэг яг үүнтэй адилхан одоо улс төрчид бид нар ямар арга барил хэрэгэлдэг вэ гэхээр ойлгомжтой хэлээ сонгохын тулд эхлээд бид өөрийнхөө туршлагыг хийж байгаа шүү. Ойлгомжтой бүх хүнд ойлгомжтой хэлээ сонгохын тулд эхлээд асуулт асуудаг. Хүүхдүүдийг одоо чи сонгогчдыг чөлөөтэй асуулт асуух боломж нь болгодог. Яг үл энэ хэлийг энэ хүмүүс ойлгож байна уу гэдгийг асуух нь маш чухал байдаг юм л та. Жишээлбэл би багнуурт одоо ингээд дандаа уурхайчтай уулзалт хийхгүй юу? 400 гаруй уурхайчтай уулзалт хийсэн. Тэр уурхайчдад намайг юуны тухай лекц уншаач гэсэн бэ гэсэн чинь хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг лекц уншсан байхгүй юу? Уурхайч хүүхдээ яаж хүмүүжүүлэх тухай лекц унших болоод би сонгогдсон гишүүний хувьд уурхайчтай ирсэн чинь уурхайчд маань хүүхдийн тухай явж ойлголтгүй тэнд залуучууд байгаа байхгүй юу? Тэгээд би тэднэрт ойлгомжтой хэлээс өгүүлбэрээ эхлэхийн тулд эхлээд би ингэж асуусан. За 3 наснаас бага насны хүүхэдтэй гараа өргөө гэж асуусан. За та нар ингэ гараа өргөдөө 3 наснаас доош насны хүүхэдтэй гараа өргөө. За ингэсэн чинь манай уурхайч дотроос яг та нар шиг нэг өхөө залуучууд ингэ гараа өргөсөн. Дараа нь би за 3-аас 8 насны хүүхэдтэй гараа өргөөч гэж асуусан. За тэгсэн чинь 3-аас 8 насны хүүхэдтэй хэдэн хүүхэдтэй? За ингэж нэлээ болсон. Яг манай уурхайч шиг ингэ гаргалсан. Тэнгүүд би яасан? Тэнгүүд би гэсэн байхгүй. За энд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь 3-аас 8 насны хүүхэдтэй байна. Цөөхөн идэх нь 3 нас хүрэх хүүхэдтэй байна. За тэгэнгүүт би юу ярьж эхэлсэн бэ гэхээр за би яг хүүхдээ 3 наснаас 8 нас хүртэл ямар үлгэр ярьж өгснөө танарт хэлье гэсэн. Манай хүү эрэгтэй хүүхэд байсан. Эрэгтэй хүүхэд байсан учраас би эрэгтэй хүүхдийн цагт эмгэн өвгөө хоёрыг ярихаар сонсохыг хүсдэггүй. Мэлгийн хатан гээд ярихаар сонсохыг хүсдэггүй. Манай хүүхэд бол тийм нэг дайнтай байлдантай үлгэр сонсох гэдэг. Гэтэл би дайнтай байлдантай үлгэрийг гоё ярьж өгч чадахгүйсэн. Тэгээ би яг уурхайчтай юу гэсэн бэхээр за яг хэрвээ эрэгтэй хүүхэд байгаа бол эрэгтэй хүүхэд чинь гүнжийн тухай үлгэр сонсохыг хүсэхгүй, эмгэн өвгөө хоёрын тухай үлгэр сонсохыг хүсэхгүй нуус тавчаа гэж нэг гоё ном байдгийн шүү. Тэр нуус тавчаа гэдэг номыг аваад энэ бол Чингис хаан гэдэг айгуу гоё хааны тухай үлгэр гэж хэлээд би 3 наснаас нь эхлээд 8 нас хүртэл хүүхэдтэй өдөр болгон нуус тавчаанаас нэг үлгийг уншиж өгдөг байсан. Тэгээ нуус тавчаач их гоё уран гоё үгтэй юм чинь тэрийг их гоё уран гоё үгээр ингээ уншаад өгөхөр нөгөө хүүхэд чинь баатар болно гэдэг өөрийгөө итгэхэд ингээд маш гоё ингээд сонсдог байсан. Та нар одоо хэрвээ өөрөө үлгэр зохиож ярьж чадахгүй үлгэр ярьж чадахгүй нуус тавчааг ингээд хүүхдэд уншаад өгчөж. Харин 9 нас хүрэхтэй хүүхэд маань юу гэж хэлж яах вэ? Ээж 9 настай байхдаа Чингис хаан болно гэж мөрөөдчихсэн юм чинь би 9 наснаас эхлээд юу мөрөөдөх вэ гэж жишээлбэл асууж эхэлж байгаа байхгүй юу? Би юу мөрөөдөх вэ? Надад нэг ахуй мөрөөдөл хэрэгтэй байна гэдэг. Ингээд хүүхэд чинь өөрөө өөрийнхөө мөрөөдлийг зохиогоод өөрөө өөртөө одоо амьдралыг ургуулсан бодоод ингээд сайн болж хэлнэ гэдэг ярьж ирсэнтэй. Яг түүнтэй адилхан бид нар хичээл заахынхаа өмнө таны заах гэж байгаа хичээлийг хүүхэд ойлгож байна уу юу? Хүүхэд тэр чинь тэр нэр томьёо гэж хүлээж авах уу юу гэдгийг л бид нар эхлэх хэрэгтэй, яриагаа эхлэх хэрэгтэй. Би түрүүн Pythagorean theorem гэж хэлсэн тийм. Тэгэхээр зэрэг би хүүхдээсээ ингэж асуух байхгүй хэрвээ тань шиг багш байсан бол Pythagore гэдэг үг сонсоод юу гэж бодогдож байна хүүхдүүдээ? Pythagore. За би хүүхдүүдээс асууж. Pythagore гэхээр юу гэж бодогдож байна хүүхдүүдээ? Энэ Pythagore гэж хүний нэр үү? Газрын нэр үү? За хүний нэр гэж бодож байгаа юм аргач. Pythagore гэж нэг хүн байт юм байна гэж. За болчихжээ. За тэгвэл theorem гэдэг үгийг сонсоод та нар юу гэж бодож байна? Яг бодогдож байна. Тоо гэж бодогдож байна. Өшөө юу гэж бодогдож байна? Томьёо гэж бодогдож байна. Өшөө юу гэж бодогдож байна? Онол гэж бодогдож байна. Хөдлөшгүй, баталгаатай, онол гэж бодогдож байна. Бүр батлагдсан үнэн гэж бодогдож байна. За үнэн гэж бодогдож байгаа гарч. Theorem гэдэг үгийг сонсоод энэ бол үнэн юм байна гэж бодож байна. За тална. Зарим худлаа гэж бодож байгаа юм байна те.
теорем гэдэг үг сонсохоор танад худлаа гэж бодож байна. За худлаа гэж бодож байгаа гараа өгч. За би ингэж хэлээд байгаа. За Пифагор гэдэг хүн байд юм байна гэдгийг та нар ойлгосон. Теорем гэдэг чинь үнэн зүйлийг хэлдэг юм байна. Тэгэхээр энэ нэг Пифагор гэдэг хүн нэг үнэн юмыг баталчихжээ дээ, тийм үү? Тэгэхээр юу үнэн болоод батлагдсан байна. Тэрийг өнөөдөр бид нар зааяа гэд ингэж л бид нар хэлэх гээд байна л та. Тэгээ би нөгөө нэг шинжлэх ухааны тухайн нэг хэдэн нийтлэл бичсэн. Өнөөдөр сонинд. Тэгээ шинжлэх ухааны тухайн нийтлэл бичгэд би юу анзаарсан бэ гэхээр би 5 дугаар ангийн хүүхдүүдтэй харилцаж бид нар нийтлэлүүдийг бичсэн. Тэр үед манай ордон 5 дугаар анги, 6 дугаар анги, 7 дугаар ангид энэ ингээд сурч байсан. Тэгээд би хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд нь дандаа яг саяхан хүүхдүүдээс асуудаг шиг асуулт асуудаг байсан. За миний хүүхдүүд энэ одоо жишээлбэл гравитац гэдэг үгийг юу гэж ойлгож байна? Юу төсөөлөгдөж байна? Би танарт өнөөдөр гравитац гэдэг хичээлийн чинь тухай даалгаврыг чинь шалгая. За миний хүү гравитац гэхээр юу бодогдож байна вэ? Юу ч бодогддоггүй байхгүй юу? Заримдаа. Яг л ойлгохдохгүй үг нь юу ч бодогддоггүй. За тэгэхээр би за гравитац гэдэг чинь англиар бол татах гэдэг үг шүү дээ. Евро нэмийг ингээд татах гэдэг үг. За одоо тэгээд орчуулгыг мэдчихвэл чамд юу гэж бодогдож байна гэдэг. Энэ чинь татахгүй ч гэдэг үг яриад байгаа юм байна шүү дээ. Ингэж жоохон ойлгодог. Тэгэхээр зэрэг бидэрт шинжлэх ухааны хүүхдэд заахад ялангуяа бид нар шинэ хичээлийн хүүхдэд заахад тэрэн дотор гадаад үг маш их байгаа. Маш олон гадаад үг байгаа. Яг л бид нар дэлхийн нийтийн мэдлэгийг хүүхдэд зааж байгаа шүү дээ. Тэр энэ гадаад үгнийхээ гарал үүслийг ойлгож түүхийг ойлгож заах юм бол хүүхдүүдэд ойлгохгүй сэдв гэж юусоо байхгүй. Хүүхдүүдийн толгой өрөхгүй байх гэж юусоо байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар юу жоохон одоо цаг гаргаж судлах хэрэгтэй вэ гэхээр түүхийг л жоохон цаг гаргаж судлах хэрэгтэй. Түүхийг. Дэлхийн түүх, шинжлэх ухааны түүх, тэр хүний түүх. Тэр хүүхдүүдийн тэр одоо ойлгохгүй байгаа зүйлийг анхан шатны тэр түүхийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээд нэг түүхээ мэдэхгүй хүн бол ой төрсэн сарвчантай адил гэдэг үгийг бид нар бол хичээл болгон дээрээ хэрэгжүүлж явах хэрэгтэй. Яг бол бид нар хичээл болгон дээр түүхээ мэдээд тэр хичээлээ заачих юм бол хүүхдүүд хизээч ой төрсэн сарвчин болохгүй. Тэгээд энэ асуулт асуулаа хүүхдүүдийнхээ юу ойлгож байгаа, юу ойлгохгүй байгааг мэдлээ. Тэгээд ингэснээр дараагаар л бид нар чиглүүлэх ажлаа хийнэ. Ингэснээр дараагаар л бид нар хүүхдэд заах эрхтэй болно. Яг бол юу заах гэж байгаа гэдгийг маань ойлгохгүй байгаа хүүхдэд бид нар шууд юм заагаад эхэлчих юм бол хүүхдүүд бол юм сурах чадваргүй болчдөг. Тэгээд дээр нь анхаарал төвлөрөх чадваргүй болчдөг. Тэгээд би өөрөө сурагч байхдаа алтан медальтай төгссөн 10 дугаар ангийг. Тэгээд сургуульд ороод би улаан дипломтой төгссөн. Стэнфордын их сургуулийг би одоо маш 0-оос эхлээд хамгийн сайн үзүүлэлттэй төгссөн. Тэгээд дандаа би сургуульд илүү хамгийн сайн сурдаг байсан. Тэгээд миний илүү хамгийн сайн сурдаг байсан ганц арга бол би багшаасаа дандаа юм асуудаг сурагч байсан. Яг Пифагорын теорем гингүүл багшаа Пифагор гэж хин юм бэ? Теорем гэж юу юм бэ гэж урдаас нь асуучдаг. Яг би юу ч ойлгохгүй байгаа юм аа шууд асуудаг. Ихэнх сурагч нар бол юу ч ойлгохгүй байгаа үгээ сонсоод би энэ үгийг цээжлэх ёстой гэдэг автомат багш хэлсэн юм чинь цээжлэх ёстой гэдэг юу ч асуухгүй суугаад байдаг л да. Тэгээ би хүүхдүүдэд ч гэсэн юу гэж заадгүй, өөрөө ч гэсэн би юу гэж хэрэгжүүлдэггүй гэхээр юм ойлгохгүй бол тэр дор нь асуул гэдэг зарчмаар явдаг. Хэрвээ хоёр хүн хоорондоо харилцахдаа юм ойлгохгүй бол тэр хоёрын хооронд харилцаа ерөөсөө үүсдэггүй. Тэгээ улс төрч энийг дандаа хэрэгжүүлж явж байгаа. Хэрвээ сонгогч улс төрч хоёр юм ойлгохгүй бол сонгогч нь юу үсээд байгаа, улс төрч нь юу хэрэгжүүлэх гээд байгаагаа хэн ч ойлгохгүй. Тийм учраас дандаа хоорондоо харилцаж дандаа биеиндээ ойлгомжтой байх нь энэ боловсролын нийгмийг сайхан байлгах, ив тайван, найдвартай байх бүх юмны үндэс нь хоёр хүн хоорондоо харилцаж байгаа би нэг ойлгодог байхыг л айгуух чухалчлаад байна. Тэгээд энэ ойлгодог байх уур амьсгалыг бид нар маш сайн бүрдүүлээд тэгээд тэрний дараа чиглүүлээд хичээлээ заах юм бол их сайхан хичээл заадаг. Хүүхэд ч их сайхан сурдаг. Тэгээд юм сурж байгаа хүн, юм зааж байгаа хүн хоёрт зорилго байх хэрэгтэй. Амьдралын зорилгогүй хүн бол нөгөө тэмцэх чадвараа алдчихдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан өнөөдрийн хичээл дээрс би ийм юм сурж авна. Эсвэл өнөөдрийн хичээлд би ийм юм л ойлгуулад гарна гэдэг тэр зорилго аюул тодорхой байх хэрэгтэй. Тэгээ тэр зорилго нь багш сурагч хоёрын зорилгыг өөр шүү дээ. Багшны зорилго бол энэ хүүхдэд өнөөдөр би ийм зүйлийг ойлгуулад гарна гэдэг зорилготой. Сурагч хүний зорилго бол энийг ойлгосноор надад ямар хэрэгтэй юм гэдэг зорилго гарч ирж магадгүй. Би энэ томьёог сэжлэснээр надад ямар хэрэгтэй юм гэж. Тэгэхээр тэр
хэрэгтэй гэдэг зүйлийг ойлгуулахад багш хүний аягүй гоё уран ухаан ордог. Тэгээ манай ээж бол математикийн багш байсан байхгүй юу? Тэгээ манай ээж математикийн багш байсан. Би математиктаа маш сайн оюутан байсан, сурагч байсан. Тэгээ би хаяа ингээд гэртээ ирээд даалгавар хийхгүй. Тэр математикийн томьёо цээжлэхгүй байхаар манай ээж надад ингэж хэлдэг байсан. Ойгорлээ. Миний хүү энэ томьёог цээжлээд хитгэн үннийг мэдэд авчих. Математик мэддэг хүн чинь үннийг худлаас маш хурдан ялгадаг хүн болдог юм аа. Үннийг худлаас ялгаж чаддгүй хүн дандаа буруу шийдвэр гаргадаг юм аа. Үнэн худал хоёроо мэддэггүй хүмүүс дандаа буруу хүнтэй нөхөрлөн, буруу шийдвэр гаргана, буруу зуршилтай болно, буруу явна. Амжилтанд хүрдэггүй шүү. Одоо ч ингээ амжилтанд хүрсэн хүмүүсийг эргээ хараад байгаараа бүгд тоонцсан хүмүүс байдгийг шүү гэж манай ээж тэгж хэлдэг байсан. Тэгэд математикийн томьёо болгон надад үнэн худал хоёрын зааг шиг санагддаг байсан. Тэгээд би хэрвээ энийг хийчих юм бол би үнэн хүн болно. Энийг хийчих юм бол би шодрог хүн болно. Энэ томьёог цээжилж би сайн хүн болно гэдэг тийм зорилготойгоор би тооны хичээлдэг сайн байсан. Тэгээд эргээ харсан чинь үнэхээр тооны тэр өгсөн тэр суур чадвар, тэр физикийн хичээл дээр өгсөн суур чадварууд, тэр шинжлэх ухааны суур чадварууд дандаа үнэн худлын зааг дээр эцсийн хариу надад өгдөг. Эцсийн хариу надад өгдөг. Хөө өвчин туслаа. Юу гэж хэлж байгаа нөхөр ингэж байгаа байхгүй. За би та нарт бүр хувийн бүр айгүй инээдэмтэй жишээ ярьж байгаа. Би жирэмсэн байхдаа нэг машинд суугаад явдаг байхгүй. Тэгсэн нөгөө жолооч маань хурд хэтрүүлээд аваа хэрэгчлээ. Би 7 сартаа жирэмсэн мөртлөө том гизтэй цус нүждэг ойлдоод эмнэлэгтэр очиж байгаа байхгүй. Нөгөө жолооч маань ягчгүй би баахан цус нүж болчихсон. Тэгсэн жолоочийн ээж эмнэлэгтэр ирж байгаа. Эмнэлэгтэр ирээд юу гэж загнаж байгаа гэсэн чинь энэ хүүхнийг авч яваад буцартчлаа. Буруу шийдвэр гаргаад манай хүү аваар хийчлээ гэж байгаа байхгүй. Жингэн дээр бол жолооч хурд хэтрүүлсэн, жолоочийн хариуцлагагүй байсан, жолоочийн буруу байсан. Жингэн дээр бол би гомдоод тэр ихчд танаа хүү чинь намайг аварт оруулчлаа гэж загнаж байсан байхгүй. Тэгээ яг энэ хүчит би нэмэгтэйд хэрэглэхгүй яах вэ? Эсвэл би өөрөө миний буруу чиний зөв гэж марлахгүй яах вэ? Эргээд бодоход надад нөгөө л математик, нөгөө л шинжлэх ухаан, үнэн худлыг ялгах чадвар хэрэг болж байна. Би яг тэр хүчит юу гэж шийдэж байгаа вэ? Энэ нэмэгтэй өөрөх юм. Настай хүн юмыг дандаа сэжиг сүжгээр л ярьдсан байна. Хурд хэтрүүлээд зам дээр эрэгтэй хүн ингээд аваар хийчихэд эмэгтэй хүний буруу гэж харж байгаа гэдэг чинь энэ хүн бол гендерийн хувьд ямар ч ойлголтгүй, хариуцлага хин юмдээ яаж хүлээх ёстой ямар ч ойлголтгүй, хурд хэтрүүлгээд 69 яаж хөрөгдөг тухай, физикийн тухай ямар ч ойлголтгүй. Тэгэхээр энэ үнтэй одоо юу ярих вэ тэгээд? За ихчээ тэгээд хүүчин гайгүй болоод би бол танаа хүнд гомдол гарахгүй гэдэг. Иймэрхүү маягаар өнгөрсөн л та. Гэхдээ дараа нь эргээд ингээд бодоход бол тэр сэжиглэх, сүүжиглэх, ландах, бөөдөх бүх юм чинь дандаа өмнө худлаа ялгаж чадахгүй байгаагийн л үр дүн болдог. Тэгэхээр энэ өмнө худлаа ялгадаг хүмүүсийг төрүүлэхийн тулд энэ шинжлэх ухааныг маш сайн зааж өгөх хэрэгтэй гэдэг л да. Тэгэд ер нь бол альва нэг хичээлийг бид нар үгээр сонгож яг энгийн үгээр ярих хэрэгтэй болдог. Тэгээ би та бүхэнд гэрт болсон яриа гэдэг миний нэг номыг уншсан бол тэн дээр би нэг эмч нарын өвчтөнд ойлгуулах гэж чаддгүй нарийн шинжлэх ухааны хэллэгийг энгийн үгээр бичсэн тийм нэг ном бичсэн. Тэгээ надад 2-3 эмч бүр бичлэгээ ирж баяр хүргэсэн. Нилээд хэдийн эмч нар надад захиагаар баяр хүргэсэн. Юу гэж баяр хүргэсэн бэ гэхээр манай өвчтнүүдэд эмч нар бидний ойлгуулах гэж ойлгуулж чаддгүй маш олон нарийн шинжлэх ухааны томьёол, шинжлэх ухааны тайлбаруудыг та энгийн үгээр хэлж өгчээ. Баярлалаа гэж хэлж байсан. Бид нар өвчтөндөө энийг ойлгуулах гэж чаддгүй, өвчнийхээ арга гэрт энийг ойлгуулах гэж чаддгүй тийм юмыг та ямар гоё өвтөхийн энгийн үгээр тайлбарлаж байгаа вэ? Тэгэхээр тэр энгийн үгээр тайлбарлах надад маш их судалгаа хэрэгтэй байсан. Жишээлбэл бөөр гэдэг эрхтний тухай хүүхдүүдэд тэр номонд бичих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Эмч нар бөөрийн тухай юу гэж ярьдаг вэ гэхээр тийм юм уугаараа ийм хоол идэж болохгүй ингэж бөөрэ хангалах хэрэгтэй бол ингээл хайчдаг. Миний номон дээр бөөрийн тухай юу гэж зааж байгаа вэ гэхээр яг нь орчлон сургуулийн тухай зааж байгаа юм шиг зааж байгаа. Бөөр гэдэг чинь нэг ийм том байшин шиг байхгүй юу? Дотроо олон өрөөтэй байхгүй юу? Нэг өрөөнд нь уураг ялгана, нэг өрөөнд нь давс ялгана, нэг өрөөнд нь натрий гэдэг бодисыг ялгана, нөгөө өрөөнд нь кальций гэдэг бодисыг ялгана. Нэг олон лабораторитой юм том байшин л гэж бодож байгаа бөөрийг. Гэхдээ аль байшинд аль өрөөнд нь орж ямар бодис ялах вэ гэдгийг хэрэгжүүлж яадаг нэг менежер маягийн юм байгаа. Тэрийг гормон гэдэг юм аа.
тэр бөөрөнд байдаг одоо үйл ажиллагааг зохицуулдаг ийм гормон байдаг юм. Тэгээ энэ менежергүй бол энэ бөөр бас ажиллахгүй. Буруу зөвийг нь буруу зөв өрөөндөө холилдоод орчдөг юм а. Ингээ бөөр болчдөг. Тийм учраас ингэж бөөр хамгаалах хэрэгтэй гэдэг эвтэйхэн тайлбарлагдсан байна. Тэгэхээр тэрийг тайлбарлахын тулд бөөр гэдэг юмыг ойлгохын тулд би маш их ном уншсан. Яг ангаахын номыг уншихаар энэ ойлгохгүй байсан. Ангаахын номыг уншаад, өшөө сонирхолтой уран зохиолын ном уншаад, өшөө өвчтөн хүмүүсийн эмчнараас асуусан асуулт, эмчнэрийн хариулсан хариултуудыг уншаад, нэлээд их юм уншиж, бөөр гэдэг чинь байшин шиг юм байж тээ гэж ойлгосон байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар маш энгийн зүйлийг хүүхдүүдэд ойлгуулахын өмнө, маш энгийн үгээр ойлгуулахын өмнө олон их сурвалжаас юм унших хэрэгтэй. Олон их сурвалжаас. Хэрвээ бид ганцхан их сурвалжаас ном уншаад түүнийг яг ингээд тод шиг давтах юм бол та хүүхдэд илүү сонирхолтой мэдээллийг ерөөсөө өгч чадахгүй. Тэгэхээр сонирхолтой мэдээлэл өгөхөд бол энгийн хүмүүсээр яриулах хэрэгтэй байдаг. Би жишээлбэл номон дээр уншаад ойлгохгүй байгаа юм аа. Жишээлбэл манай аав бол дээд сургууль ерөөсөө төгсөөгүй 2 дугаар ангийн боловсралтай. Гэхдээ хар ажлыг бол маш сайн хийдэг механик хүн байсан. Жишээлбэл би физик хичээл дээр юу ч уншаад ойлгохгүй ч дотоод чадaltaй төлөвлөгөөрийг би уншаад ойлгохгүй хахад ааваас асуудаг байхгүй. Манай аав ямар ч дээд сургууль төгсөөгүй учраас надад шинжлэх ухааны үгээр биш яг хар үгээр яг гой ойлгуулж өгдөг байхгүй. Тэгээд дотоод шат төлөвлөгөөрч наав яг яад ингээд асуухаар яг ингэдэм байхгүй юу гэж маш энгийн хар үгээр маш гой ойлгомжтой хэлж өгдөг. Тэгээ ааваар тайлбарлуулсныхаа дараа физикийн номыг уншихаар би юм ойлгоод байдаг. Аавыг тайлбарлаагүй байхад зүгээр физикийн номыг уншихаар би юу ч ойлгодгүй. Ийм л оюутан байсан л да, ийм сурч байсан. Тийм учраас хүнтэй маш их харьцах хэрэгтэй бид нар. Янз бүрийн боловсралтай, янз бүрийн практиктай, янз бүрийн туршлагатай хүмүүсээс тэр бидний хүсэж байгаа мэдлэг мэдээллийг янз бүрийн үгээр илэрхийлж авах хэрэгтэй. Тэгээ энэ дундаас бидэрт маш сонирхолтой амьдралын гоё жишээнүүд гарч ирдэг. Тэгээ тэр гоё амьдралын жишээнүүд бол хичээлийг илүү сонирхолтой сурах үйл явцыг илүү сонирхолтой гоё болгодог. Тэгээ тэр сурах үйл явцыг гоё болгодог тухай бид нар мэдээд ирэхэд юуны төлөө сураад байгаа юм бэ гэдгийг аюулсаа ойлгодог. Би юуны төлөө сураад, юуны төлөө хүнд юм заагаад, юуны төлөө бид нар Монгол улсаа өөр болох гэдэг юм гэдэг маш сайн заадаг. За би одоо эндээс дахиад нэг одоо яг өөрийнхөө яг одоо хийж байгаа хог хайдлын хууль гэдэг зүйлийг би яг одоо хийж байгаа. Улсын хурал дээр энэтэй холбоотой би нэг ганцхан судалгаа авав. За би танаа багш нар хүүхдүүдээс гэр хороол байдаг хүн байл гараа өргөчэй гэж асуух гэсэн. Гэр хороол байдаг хүн байна уу? За цөөнхийн цөөнгүй шүү дээ тийм үү? За бүгдээр байшин хороолт байдаг юм. За тэгвэл би байшин хорооллын тухай хэлээд ярив. Яг тэгвэл би яг одоо хог хайдлын тухай хууль хийж байгаа учраас хог хайдлын тухай хуулийн дээр усанд учирж байгаа хог хайдлаас болж бидний ууж байгаа цэвэр усанд учирж байгаа асуудлын тухай яг одоо би судалгаа хийгээд энийг би цэвэр болгохын төлөө ажил хийж байгаа. За бүгдээр байшингаас бийцлээ. Бүгдээр ингээд байшин дотроо бийцлээ та нар бүгдээр. Та нарыг ингээд бүгдээр ингээд чинь бохрын хог хайдал хаашаа явдаг вэ? За би нэг асуулт асууя. Та нарын одоо бидний одоо нойлонд ороод гараад явж байгаа бүх хог хайдал хамгийн туул хогд ордог гэж бодож байгаа нь хараа өгч. Туул гол руу шууд яваад ордог. Ер нь эцэстээ туул гол руу ордог шүү гэж байгаа. За эцэстээ туул гол руу. За туул гол руу орох замдаа төв цэвэрлэх байгууламжинд очтгоо гэж бодож байгаа нь хараа өгч. Төв цэвэрлэх байгууламж руу очдог. Тэнд заавал цэвэрлэх. За бүгд төв цэвэрлэх байгууламж руу очиж цэвэрлүүлсэн гэж бодож байгаа юм тийм үү? За төв цэвэрлэх байгууламж руу очихын өмнө дэд байгууламж гэж байгаа. Байшингийнхаа ойрхон цоонх дотор эхлээд очтгоо гэж бодож байгаа нь хараа өгч. Цоонх. Энэ бол ойлгомжтой асуудал юм шиг. За цоонх дотроос төв байгууламж руу очих үедээ цоонхт чинь лаг болж хуримтлагдаад тэнд өмхөн үнэртэй айхтар муухай юм бий болдгоо. Тэр айхтар муухай юмыг лаг гэж хэлдэг. Тэр лаг цэвэрлэгддэг бол энэ хавьд цоонхоос ч юуж үнэртэхгүй, цэвэрлэгддэггүй бол цоонхоос бол байнга муухай үнэртдэг байна. За ойр хавийн чинь цоонхоос муухай үнэртдэг нь гараад өгч. Гэр орчны цоонхоос нэг муухай үнэртэй гэдэг. За тэр нь юу гэсэн үг? Бидний явуулсан бохир юмны тал нь цоонхтоо лаг болж үлдээд муухай үнэртүүлээд байгаа гэсэн. Тэр энийг хинч цэвэрлэдэггүй. Цэвэрлэх байгууламжинд байгаа лагийг ч хинч цэвэрлэдэггүй. Энэ бүхэн бүгд хөрс рүүгээ дараа нь ордог. Бүгд бидний уудаг ус руу дараа нь ордог. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ? Гэр хорооллын хүмүүсийн нөхөн нойл, байшин хорооллын хүмүүсийн лаг. Энэ хоёр нийлээд манай Улаанбаатар хотыг
усыг бохирдуулдаг гол их сурвалж болдог. Тэгэхээр бид нар ямар ч жоохон үнэрээс нь салгах хэмжээний Улаанбаатар хотын хөрсний усыг цэвэршүүлэх хэмжээний нэг ч инженерийг бид нар төрүүлээгүй Монголд байхгүй тийм инженер. Тийм инженер хаана вэ? Тэрийг цэвэрлэх инженерүүд хаана вэ? Санал байна уу? Хүүхдүүдэд санал байна уу? Тэр одоо Улаанбаатар хотыг үнэрээс нь салгах, усыг цэвэр болгох инженер Улаанбаатарт байна уу? Тийм чиглэлээр сурахыг хүсэж байгаа хүүхд байна уу? Бид нар хэдэн жилийн дараа Улаанбаатарын үнэрээсээ салах вэ? Та нарын таньдаг инженерүүд дотор заач хэлвэл за тэр инженер чадна гэж бодож байгаа хүн тэр нэг бодож байгаа хүний толгойд орсон хүн байна. Тэгвэл тэр компани чадна гэж бодож байгаа ганц компани байна. Байхгүй биз? Байхгүй гэдэгтээ санаа нийлж байна уу? За байхгүй гэж бодож байгаа гарагч. Өнөөдөртөө Улаанбаатар тийм инженер үнэхээр алга байсан бол аль хэдийн үнэрээсээ салмаар байна. Үнэхээр байхгүй. Тэгээ байхгүйсэн чи яасан бэ гэсэн чинь Билл Гейтс гэдэг одоо дэлхийн номер 1 тэр бомтон бодож олсон байна л да. Гэхдээ ерөөсөө инженерүүд чинь NASA-гийн хөлөг онгоц хийгээд хамаг мөнгө өрөөд байгаа юм байна. Boeing-ийн хөлөг онгоц хийгээд хамаг цагаа өрөөд байгаа юм байна. Машин хийгээд хамаг цагаа өрөөд, компьютер хийгээд хамаг цагаа өрөөд байгаа юм байна. Явж өнөхөн үнэрийн чинь улс орнуудад очиад цэвэрлээд өгчих юм хийдэг инженер ерөөсөө байхгүй юм шүү дээ. Гэт сэтгэсэн байна. Тэгээд инженерүүдэд захиалга өгөөд NASA-гийн томог төхөөрөмжийг хийдэг Janicki Bioengineering гэдэг аюул том компани байна. Тэр компанид захиалга өгөөд та нар NASA-д онгоц хийж өгөөд идэх юм байлээ. Гүйл хүмүүсийн нойлын бохирыг цэвэрлдэг нэг ганц машин хийгээд өгөөч гэж захиалга өгсөн байна. Тэгээ энэ захиалга өгсөн машин хамгийн энгийн физикийн технологиудаар бүрдүүлсэн тийм машин эс. Omni процессор гэдэг. Тэгээ энэ машиныг одоо би Монголд оруулж ирээ. Энэ машинаар би лагуудынхаа үнэрийг цэвэрлэе гэдэг одоо би хөөцөлтэй явж байгаа байхгүй юу? Тэгэхэд бол Монголын өвлийн нөхцөл таарсан байдлаар тэр машиныг шинээр зохион бүтээх хэрэгтэй. Тэгээ тэр шинэ зохион бүтээх явцад нь Монголын инженеруудыг оролцуулах гэдэг хөөцөлтэй явж байна. Тэр зэрэг юу хийж болох вэ гэхээр бидний шийдэгдээгүй асуудлуудын тухай хүүхдүүд маш их эртнээс мэдэх хэрэгтэй. Шийдэгдэж чадаагүй асуудлуудаа бид нар ичид зовхгүй ярих хэрэгтэй. Энэ асуудлыг бид нар ерөөсөө шийдэж чаддгүй шүү гэдгийг хэлэхгүй бол хүүхдүүдийн зорилго байхгүй болчихдог. Хүүхдүүд юуны төлөө сураад байгаа гэдгийг их эртнээс мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр манай Монголд шийдэгдээгүй асуудлууд олон байна, дэлхийд шийдэгдээгүй асуудал олон байна гэдгийг бид нар хүүхдүүдэд аль болохоор эртнээс хэлээд өөрсдөө ч гэсэн тэрийг ойлгохоос эртнээс мэдэх юм бол маш гоё зорилготой бүтээлч одоо суралцах үйл явц нь одоо маш гоё зорилготой болно гэж бодож байна. За би одоо жишээлбэл биологийн газар зүйн биологийн багш байна. Газар зүйн биологийн багш нараа тийм. Би жишээлбэл газар зүйн биологийн багшсан бол нэг гоё зорилго хүүхдүүдийнхээ өмнө тамир байна л да. Монгол улсад яг одоогийн байдлаар богдууланд гараад олж болох бүх шумуул, бүх ялаа, бүх ирвэхэ, бүх зүгийн хорхоонуудыг жишээлбэл одоо бүртгээ гэдэг хичээл хийя гэж бодъё. Яагаад? Яагаад гэх юм бол нөгөө мянганы хөгжлийн зорилтын чинь дараа доктортой хөгжлийн зорилтын дотор хуурай газрын экосистемийг хамгаалъя гэдэг зорилт дэлхийн нийтийн зорилт болсон. Яагаад ийм зорилт болсон бэ гэсэн чинь энэ экосистемийн дотор ургамал амьтан алга болоод байгаа учраас энэ ургамал амьтныг байгаль дээр нь бүртгээд байгаль дээр нь хамгаалъя гэдэг зорилт бол дэлхийн нийтийн зорилт болсон байна. Тэгэд одоо жишээл богдууланд энэ жил гараад цуглуулсан бүх ялаа, шумуул, шувуу одоо тийм ээ цог хорхоо тэр юмнуудынхаа нэр төрлийг бид нар энэ жил жишээлбэл гарлаа гэж бодъё. Энэ жил орчин сургуулийн хүүхдүүдийн дадлагын хичээлээр та нар 15 төрлийн шувуул, 10 төрлийн ялаа, 20 төрлийн ирвэхэ цуглууллаа гэж бодъё. Тийм юм байна гэдэг богдууланд бүртгэлээ гэж бодъё. Энэ хичээл тэрийгэ дахиад хий. Хойд нь тэрийгэ дахиад хий. 15 жилийн турш тэрийгэ дахиад хий. Гэтэл юу харагдах вэ гэхээр яаж зүгийн алга болж байна, яаж ирвэхэ алга болж байна, яаж цэцэг ургамал дэлхийгээс алга болж байна гэдгийг бид нар яг нүдээр харж байгаа байхгүй.